Онцоо залбирцгаая өнөөдрөөс яг ядуурлаас чөлөөлөх залбирлага. Тэгээд өнөөр ядуурл гэж юу юм бэ? Яагаад ядуурлаас чөлөөлөх гэхтэй? Ядуу байх нь зүгээр юм. Тэг ядуу гэдэг хүн болохоор өөрт байх ёстой эрүүл мэнд юм уу? Аливаа нэгэн зүйлсээр байх, наад захын анхан шатны хэрэгцээ байхгүй байдлыг хэлж байгаа. Тэгэхээр тэр нь бол өдөр тутмын хоолонд дөрөвдмийн хамаатан садны юм хүмүүстэй ингээд туслахад гарын үлсээр хэн нэгэн туслахыг хүсэж байгаа. Тэгээд хүмүүсийн наад захын ойр дотны хүмүүсийн наад захын хэрэгцээнд туслах өгч чадах хэмжээтэй байхыг ядуурлаж байгаа. Тэгээд байнгын гачиглаас гачигл руу шилжиж байгаа. Яг нэг байдал дээрээс ингээд гарч чадахгүй удаатайгаа энэ байдал дээр яах вэ бид? Энэ байдал дээр бид асуудаг хамтаа залбирцгаая. Тэгээд яадгүй бол энэ тохиолдолд бас хүмүүс тэр яадгүй бол хүмүүс яг энэ байдалтай ингээд байгааг нь хүлээн зөвшөөрөөд угаас энэ бол миний амьдрал гэдэг хүмүүс хүлээн зөвшөөрөөд энэ байдал дээр өөрчлөлт хийдэггүй байгаа. Тэгээ энэ юм чөлөөлөгдөх ёстой гэдгийг мэддэг байгаа. Тэгээд олон сүнслэг биетүүдээс хүний бие дээр наалдчихаар хүн ингээд хүч чадлаараа өөрөөхөө байдлаар ингээд аливаа зүйлийг хийж чадахгүй ядарсан байдалтай. За эсвэл бодож байгаа бодлоо угаасаа хүнээс гоохгүй хоёр идэхгүй хоосоо онохгүй амьдрах жишээний ч юм уу те. Ямар нэгэн байдлаар хин нэгэнд хүмүүстэй амьдарч явах хугацаанд яг тэрхүү бодож сэтгэж байгаа нь тэрхүү яг тийм бурхны бидэнд өгсөн гэдгээр байх хэвээр талбар сэтгэхгүй байхыг хэлж байгаамаа. Тэгээ сэтгэхгүй харин ингээд ядуу сэтгэж байгаагийн тэрхээр зүйлстэй ингээд хүлээн зөвшөөрөгдөд за угаасаа л ингээд байхгүй юм чинь. Тэгэл эндээ ингээд байж тэгэл энэ дундаа би талархаж байна гэл. Ер нь бурхан бол бид нар ямар ч үе талархах юм тийм үү? Бүх зүйл талархлаа илэрхийлж байгаа. Тэгээд яг энэ нөхцөл байдалд яг одоо энэ яг юм ядууртай холбоотой чөлөөлөгдөх хэрэгцээ байгаа хүмүүсээ бол дагаа залбираарай. Тэгээд ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Хэрвээ бас энэ дүнгээр санал нийлэхгүй бол та өргөлөө сонсохгүй болно. Ховны сонголт байгаа. Тэг яг нэг чөлөөлт хэрэгцээ байгаа хүмүүсээс над руу холбогдоод залбируулж байгаа мажнаа. Тэг номтой залбирцгаая. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Яг энэ ядуурлаас ядуурлаг нь болохоор хүн эрүүл мэнд дээр хүн байх ёстой төшин эрүүл сарвал байхгүй байгаа байвал өвчин зовлонтой байвал ямар ч шалтгаанаар өвчин зовлонтой гим нүглээс болоод эсвэл өөрөөхөө махан бэдэрээс бие захирахгүйгээс болоод болохгүй юм идэж уугаад удаа дараалал үлдээ дасгал хөдөлгөөн хийхгүй байхаас болж хүн энэ өвчтөй болох юм бол тэр байдлаас чөлөөлөгдөх байгаа. Тэгээ заримдаа хүмүүс ингээд бас эрүүл мэнд байна, мөнгө санхүү байна. Өөрийнхөө хэрэгцээг хангах бас бусдад тусалж чадахгүй байх нь өөрөө ядуурл юм аа. Энэ сайн зүйл биш ээ. Энэ зүйлсээс бас гарахын тулд залбирал хэрэгцээтэй байгаа. Хамтаа залбирцгаая. Тэгээ яг одоо залбирч яаны Есүс нэрээр халелуя. Яг ядуурлын сүнснүүд ядуу байхад урамшуулж, зоригжуулж намайг залбируулахгүй байгаа. Үйл хөдлөл хийлэхгүй байгаа. Бузар сүнснүүдийг Назарын Есүсийн нэрээр би хөөн зайлуулж байна. Гаргаж хайж байна. Зайлыг тушааж байна. Тэрийг жинтээсээ хүн шүү зүгээр үг даагаж хэлэхгүй цээжнийхээ навь дараад яг одоо тэр ядуурлын сүнснүүд та нар миний биенээс зайлцгаа гэж Назар Есүсийн нэрээр тушааж байна. Эрүүл мэнд дээр ядуу болгоод байгаа. Эрүүл мэнд дээр сул дорой өвчтөй болгож байгаа. Өвчтөй байхыг хүлээн зөвшөөрүүлээд байгаа. Бузар сүнсүүдийг Назар Есүсийн нэрээр би зайлуулан гаргаж хайж байна. Хөөн зайлуулж байна. Яг л зайлыг тушааж байна. Эрүүл мэндийн хадлаа тэмцэхгүй хойшин суулгаад байгаа бузар сүнсүүдийг хөөн зайлуулж гаргаж хайж байна. Зайлг тушааж байна. Ямар тэмцэхгүй энэ бол тийм юм аа гэж хүлээж аваад байгаа. Тэр зүйлсүүдийг яриулаад хажууд нөлөөлж яриад байгаа тэр бузар сүнсүүдийг Назарын Есүс нэр хөөн зайлуулж гаргаж хайж байна. Зайлг тушааж байна. Назарын Есүс нэр залбирч байна. Зайлуулж гаргаж хайж байна.
Та одоо мөнгө санхүүгийн хувьд бүгдээрээ залбирая. Яг одоо мөнгө санхүүгийн хувьд тэмцэхгүй байгаа байдалтай хүлээн зөвшөөрөөд аваад тэгээ үйл хөдлөл хийхгүй, ажил хийхгүй, өргөл барны нэгэ өргөхгүй, энд нөлөөлж байгаа ядуурлын бузар сонсуудыг Назарын Есүс нэрээр яг одоо зайлцгаа гэж надаас тушааж байна. Хөөн залж гаргаж хайж. Тэгээ би та бүдгийн төлөөс залбираа таадаас зэрэг чөлөөлөр өөрсдөөсөө тэр ядуурлын бузар сонсуудыг хөөн залж гаргаж хайж, зайлцгааг тушааж байна. Ядуу байдал дотор хүмүүсийг байлгаж байгаа бузар сонсууд, бузар чөтгөрүүд Назарын Есүс ирэх мэдлэлээр яг одоо сонсож байгаа хүмүүс төр хурж яг тэр хөөн залж гаргаж хайж байна. Яг сонсдог хүмүүс төр энэ дэнэрээс очиж чөлөөлөрөө бүх тэр ядуурлаас хөөн зайлал гаргаж хайж байна. Тэр бузар сонсыг зайлуул гаргаж хайж байна. Есүс нэр. Тэгэхээр үүний дараа бүгд сэтгэлгээгээс шинжлээ. Сэтгэлгээ өнөхөр осор чухал байгаа. Сэтгэлгээ бид нар яаж Бурхны дотор зөв сонгож, зөв бодож ийж бид өнөхөр Бурхны дуудлагыг биелүүлдэг байгаа. Хааллалуя. Тэгээд Ром 12:1-ээс 2 дээр хэлж байгаа. Тэгээд 12:2 дээр энэ үеийн явдал бүү нэцэгтэн харин зүрх сэтгэлээ шинжилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн тааламж төгс төглөр хүслийг батлагдав. Энэ үеийн явдал нийслэх харин зүрх сэтгэлээ шинжилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг сайн тааламж төгс төглөр хүслийг мэдгэв. Бурхны сайн таалалт хүсэл гэж байдаг. Тэдгээр зүйлсийг мэдээрэй. Тэгээд тэр амьдралаас хэрэгжүүлээрэй гэж та бүдийг Есүс нэрээр уриалж байна. Үннийг бүр уриалж байна. Есүсийн дотор бүгдээр хүчрэж Бурхныг алдаршуулцгаая гэж та бүдийг уриалж байна. Эцэст нь Бурхан алдаршуулцгаая, таны амьдралаар дамжуул алдаршуулцгаая. Есүсийн нэрээр өрөөж байна, залбирч байна. Халелуя. Танд өргөн даатгаж байна. Өдөрөөс сэтгэлгээг өөрчлөө. Тэгээ яг одоо миний бас сүнслэг зүйлсийн хажуугаар бас ярих чухал зүйлс нь ингээд эрүүл мэндийн хатлаг залбируулъя гэдэг. Даралт ихсээд байна гэж байгаа. Даралт ихсэж байгаа зүйлсүүдийг та өргөжтүүлэх хэрэгэлсээр бурууг нь мэдсээр өтгөн харцаа явах ч юм уу ингээд малын доторх өөхийг хийдэг ч юм уу те. Тэгээ та нэрээ мирата нэлээд тарга ихтэй одоо ингээд илүүл өөх ихтэй байх юм бол тэр зүйлсүүдийг та залбируулахын өмнө тэдгээр зүйлсүүдийг хэрэглэхгүйгээр мэрэгүү ухаанаар хандах нь чухал байна. Тэгчээ дараа нь залбируулъя гэдэг нь залбирлын хариулт нь өөрөө та амьдралынхаа өөрчлөлт хэрэгцээтэй байгаа. Аливаа ядуурлаас чөлөөлөгдөйг нь ажлын төлөө залбирлаа, санхүүгийн төлөө залбирлаа гэдэг гэж байгаа. Тэгэхээр та яг ажилд орно. Ажлыг голохгүй, ажлыг хийн. Ажлыг өөрсдөө зориулна. Ямар ч ажлаас нь хийгүй яах вэ гэж бодож ирсэнс тэр нэг тулаад иштэй хэцүү нэг ормоор гэдэгтэй хэрэгцээ тэрээ давна. Энэ бол зүгээр бидний хэрэгцээ. Тэгэд энийг ажилдаа орж явчаа тэгээд ч бас хүрэхгүй байх юм бол яг цаашаа өргөдүүлээд дахиад тэгсэн ч гэсэн ингээд бүр ороход ажил саад болоод байгаа, залбирахад саад болоод байгаа зүйлс явд тэр сүнслэг зүйлсүүдийг хөнөө олон хүмүүсээс энэ талбараас болоод юу ч хийхгүй суугаад байдаг. Энэ зүйлсүүдийг чөлөөлдөг хэлж байгаа шүү. Тэгээ бүгдээ эрүүл ухаантай саргаг мэрэгэн бацгай Бурхныг алдаршуулцгаая. Есүсийн нэрээр хүнийг бүр өргөж байна. Амен.